Хэрхэн бол маань дутамаарал намайг Заяа гэдэг Microsoft-ийн ажилтан. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн хакцлсан Facebook гэж сэргээж болох талаар та бүхэнд дэмэг хүрэхэд бэлэн болсон байна. Энэхүү дэмэг эхлэхээс өмнө та бүхэн зарим зүйлийг анхаарсан дээр болоо гэж бодож байна. Нэгт таньдаг ч таньдгүй хүндээ та өөрийн username болон password-ыг хизээж бөөгж байгаарай гэж сануулмаар байна. Учир нь гэх юм бол манай Facebook page дээр өдөрт 2-3 хүн username password-а явуулаад энэ зүйлийг засаад өгөөч гэж бидэнд хүсэл тавьдаг. Энэ маань хууль бус зүйл учраас бид нь шууд харангуудаа устгаад мөн цаашаа тань туслах ямар ч боломжгүй болдог гэдгийг бол хэлмээр байна. Хоёрт та өөрийн утас компьютерээс гадна өөр газар та Facebook-а оруулсан бол гүйцэд тэрнээсээ гарах мөн мэдээлэл устгах. Та сануулад орчих юм бол жишээлбэл сургуулийн компьютер дээр чинь сануулаа орчих юм бол дараа орж иж байгаа хүндээ та Facebook-ийн тоглолт хийх боломжийг 100% нэгэд өгсөн байдгаа гэсэн үг. Тэгэхээр та бүхэн маш боломжтой байгаарай. Гуравт өнөөдрийн дамаг хийхийн тулд та өөрийн Facebook-ыг байнга оруулдаг утас болон компьютерыг ашиглах хэрэгтэй гэдгийг та бүхэн сануулмаар байна. Учир нь хэмээл энэ маань MAC address дээр төлөвлөж энэ маань таны аккаунтыг нээдэг. Хүмүүс маань гайхаж магадгүй IP address-н дээр юм шүү гэдэг. IP address бол байнга солигдчихэдэг. Харин таны MAC address буюу утасны нэр олон хаяг маань огтхонч солигддоггүй байгаа. Тэгэхээр та бүхэн хэрэг аккаунтаа хактуулсан бол өөрсдийнхөө байнга ордог тэрхүү device-наас ороорой гэж та бүхэн сануулмаар байна. Мөн та бүхэн манай цугийг subscribe хийж илүү их сурахыг хүсэж байгаа зүйлүүдийг манай доор комент үлдээгээрэй. Ингээд хэдүүлээ хамтдаа дэмэр орцгоё. Нэгт бидний хийх хэрэгтэй зүйл бол та тухайн өөрийнхөө хайлттай систем дээр Facebook hacked account гэд хайх байгаа. Хоёр таны анзаарах ёстой зүйл албан ёсны вебсайтыг ашиглах. Санаа зовлтгүй заншил ёсороо description доор энэхүү линкүүдийг үлдээчих тул та хайгаад буруу юмнаар дарчихгүй гэж айлтгүйгээр манай линк дээр дараад ороорой гэж хүсмээр байна. Энээр орсны дараа маш олон мэдээллүүд танд гарч ирнэ. Анзаарч илийн зүүн гар тал дээр hack and fake accounts гэдэг бүр хэсэг тусдаа байдаг байгаа. Эхний хэсэг маань болохоор үнэхээр та өөрийнхөө аккаунтыг хактуулсан. Хинийгэн хактад авсан. Олонний танил хүмүүс тохиолддог л та. Зургийг аваад би тэр вэ нэ гэдэг янз бүрийн fundraise босгоод хүмүүсийн мөнгийг авсан тохиолдод болж. Тэгэхээр та энд бол хандах байгаа. Мөн хэрвээ fake буюу хуурамч аккаунтууд байгаа бол энэ дэр та шууд report хийж болно. Өнөөдөр та бүхэндээ яг хактуулсан аккаунтаа яаж нээх вэ гэж байгаа болохоор эхнийх хэсэг буюу I think my Facebook account was hacked or someone is using it without my permission гэдэг хэсэгтэр хэдүүлээд дарна. Дарсны дараа эдгээр зүйлүүд танд гарч ирнэ. Мэдээж хэрэг бүх сошиал платформудад таны имэйл аль эсвэл таны төрсөн өдөр утсаар дамжуулаад сэргийх боломжтой. Гэтэл та тухайн имэйл рүү орох боломжгүй байвал яах вэ? Утсаа та солилцсон байгаа бол яах вэ гэдэг дээр бас асуудлууд үүсчихдээ энэ талаар маш олон хүмүүс манай ер нь бол цог руу хандж исэн байгаа. Тэгэхээр та бүхэн яг ийм асуудалтай байгаа бол энийг дагаарай гэж хүсмээр. Тэгээ эхний хэсэгтэр энэ visit this page гэдэг хэсэг байгаа. Энэ дээр та бүхэн дараад энэ хэсэг гарч ирнэ. За энэ хэсэгтэр энэхүү my account is compromised гэдэг хэсэгтэр цэнхэр төвчлөр дээр дарна. Энэ дээр та өөрийн утасны дугаараа хийж болно, аль эсвэл имэйлээ оруулж болно. Имэйлээ оруулсныхаа дараад нь search гэдэг энэхүү цэнхэр төвчлөр дээр та бүхэн дарна. Таны дараагийн чухал алхам гэх юм бол энэ маань таны яг шинэ пассворд ч юм уу асуудаггүй. Яг тухайн та өөрийнхөө имэйлийг оруулаад хамгийн сүүлд таны санаж байгаа пассворд юу вэ гэдгийг танаас бол асууна. Ингэж оруулсныхаа дараад нь та энэхүү цэнхэр continue гэдгийг дарна. Дараах алхам болохоор таны аккаунтыг олон сая хүмүүс дундаас шүүж гаргаж ирэх. Энэ дээр та өөрийн дугаар юм уу эсвэл имэйлээрээ хайж болно. Тэгээд энэ доотлын search гэдэг дээр та бүхэн дарах байгаа. Дараагийн дүрсийг бол та бүхэнд харуулах боломжгүй. Учир нь гэх юм бол миний хувьд яг энэ имэйлээр дамжуулсан Facebook бол хакердулж байгаагүй болохоор яг аккаунтуудыг мань гаргаж ирэхгүй. Гэхдээ энэ цэгээр төвчдөр дээр дарсны дараад нь таны яг имэйлээр бүртгүүлсэн Facebook гарч ирэх байгаа. Аль эсвэл таны нэртэй ойрхон хүмүүсийн нэрсүүд ингээд урсаа доошо гараад ирнэ. Тэгээд та өөрийнхөө аккаунтыг сонгож аваад пассвортаа хийснээрээ таны аккаунт нэгдэх боломжтой. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн Facebook дээр хактуулсан аккаунтаа нэг талаар дэмэг хүргэсэндээ таатай байна. Нэгдүгээр сувгийн маань subscribe хийж хэрэгцээтэй хүмүүст нь энэ бичлэгийг харамгүй тараагаарай. Мөн давхар хэлэхэд та өөрийн Facebook-ийн мэдээлэлээ бусдад битгий хуваалцарай гэдэг та бүхэндээ давхар сануулмаар байна. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.